Хай манайхан намайг Цацрал гэдгээ. Би өнөөдөр өөрийгөө танилцуулах болно. За би бол 6 дугаар анги 62 нийслэлийн ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн 2 давхурт байдаг. За 2 давхурын 212 дотод байдаг. Манай ангийн хүүгүүд их танилцуулж бас гоё спортлог ямар нэгэн спортлог, ямар нэгэн хүч тиймэрхэндүүл гоё юмтай байдаг. За би өөрөө дуулах, бүжиглэх дуртай. За би дуулах дээр нэг их амар солгооч биш юм байлээ. Тэгээд би гоё бүжиглдэг гэдэгт би өөрийгөө сайн итгэж өгдөггүй. Манай гэр бүлийнхэн болон багш хүүхдүүд л намайг тэгж илгээ. За би 12 настай. 2 давхурт 212 тоод гэж хэлсэн шүү дээ. За манай ангийн хүүгүүд их дайлжгаар дайлжганахаас өөрөө сайн мэддэггүй ах гэж би боддог байсан. Гэхдээ би 1-р ангиас эхэлж 6-гийн Г гэдэг анги дээр байсан. Ер нь 6-гийн Г биш ээ. Зүгээр Г гэдэг анги дээр байсан. За За манай мөр ийм мөрхөндүүл хөөрхөн амлаа. Тэгээд нөө жоохон дайлжгаар гэхэл тиймэрхэн юм аягтай. За би өөрөө бас их олон амьтанд дуртай тусалж дэмжих хүсдэг. Гудамжны хүмүүст ихээр нөө амар сэтгэл өвдсөн хэлбэрээр байдаг. За одоо болвол 12 цаг 22 минут болж байна. Би 21 минут гэхэд эхэлсэн баха. За миний өнөөдрийн гол зүйл болвол өөрийгөө танилцуулна гэж хэлсэн шүү дээ. За би эхнээс нь танилцуулж өгье. Олон юм яриа та нар бол юм ойлгоогүй байх гэж би бодож байна. За намайг Цацрал гэдгээ. Амбул тавлаа. Муур минь нийлээд 6лаа. За би нийслэлийн ерөнхий боловсролын 62 дугаар сургуульд байдаг. Сурдаг. За би 6 дугаар анги 6-гийн Г гэдэг бүлэгтэй. Манай ангийн багшийг Жанлов Цацрал гэдгээ. Манай анги 46 хүүхэдтэй. Ер нь ингээд хөвгүүд гайгуунууд нь шилжээд, гайтанууд нь шилжиж ирээд манай анги 2 давхрыг бараг л нураангаа алддаг юм байлээ. За би одоо танарт муурныхаа нэг хөөр хэмээн харуулах. За манай муурал нэг ууралдаггүй, дайлжгандаггүй, ер нь бол гайгүй хэмээн байдаг. Би муураа өдрий 5 секунд. Хаан тоолж эхэлсэн шүү. 1 2 3 4 За 5. Яг 5 секунд. Яа л тоо. Үйлдүү. За ингээд муур тэжээс хүмүүс мууртайгаа адилхан болдог гэсэн. Тэгээ орой хамгийн явлаад юм байна лээ. За ерөн бол амьтантай хүмүүс амьтныхаа зургийг явуулаарай. Би ихээр зан авиатайг өөрөө хараад ялгаж чаддаг. За дараагийн бичлэгээр ямар бичлэг хийлгэмээр байна? Тэрийг комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Таалагдсан бол лайк дараарай. Баяртай.